Төв аймгийн Батцанбөр сумын Үдлэг багт сургууль цэцэрлэгийн байр байхгүй. Улмаар хүүхдүүд багийн тамгын газрын байр болон Монгол гэрт цэцэрлэг сургуулийн боловсрал эзэмшиж байна. Тиймээс Хаан банк нэгдсэн үндэсний байгууллага салбарын амтай хамтран баг сургууль барьж эхэлжээ. Төв аймгийн Батцанбөр сумын Үдлэг баг 1198 хүн амтайгаас 6-аас 10 насны 40-өөс 45 хүүхэд бий. Үдлэг багт анх 1990 онд сүрлээр сургууль барьж байжээ. За гэвч тус сургуулийг 2025 оны 6 дугаар сард нураасан байна. За үүнээс хойш хүүхдийн сурч боловсрох эрх зөрч өгчсөөр иржээ. Сургуулийн хувьд бол 1997 онд тухайн үеийн Аадра гэдэг байгууллагын дэмжлэг хөрөнгө оруулалттайгаар сүрлэн ийм байшин ашиглалтанд оруулж өгч ирсэн. За тэр барилга маань ашиглалтын шаардлага хангахгүй болж сүүлдээ дулаан алдагдaltaй болсон, янз бүрийн мэрэгч амьтад ихсэн ингээд орчин хүүхдүүдийн сурах орчны нөхцөл нь тааруу болсны үүдэн дээрээс за манай сум аймгаас хүсэл тавьсны дагуу энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ өнгөрсөн 100 болгуулалт энэ хуучин сургуулийн тэр манай ч одоо энэ багийн байр байгаа тул цэцэрлэг байгаа бас манайх чинь. Тэгээд цэцэрлэгтэйг ингээл багтаж шингээр цэцэрлэг энэ багийн байранд 2 ангийн цэцэрлэг орж байна. Тэгээд сургууль ашиглаж оруулаад тэгээд нэг гэр бас нэмэлтээр энэ захиргаанаас өгсөн байсан. Энэ гэр байна. Тэгээд одоо л хэцүү шүү дээ. Өглөө гэр ямар байдг вэ? Өглөө хийцэн байна. Гадаа 0 гэдэг чинь ер нь аль сургуулиудад бол уг нь байх зориултгүй байх гэж би бодож байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ шинэ сургууль бариад ирэхээр энэ 0 молийн асуудал шийдэгдэж өгөхгүй л үү дээ. Түүнээс гадаа 0-д бол хүүхдүүдийн нэг гэх юм бол ариун цэвэр мэврээс ихсүүлээ те. Өвчин өвчнөөс ихсүүлээ байгаа. Хоёр гэх юм бол нөгөө нэг шаардлага хангаагүй. Хүүхдүүд суралцахын хажуугаар гэр сургуулаа галлаж халааж байлаа. За гисэн чи элчин амархан алддаг тул даарах нь хамгийн хэцүү байдгаа гэдгийг хүүхдүүд учирлаж байсан юм аа. Намайг Наранзон гэдэг би 9 настай. Манай анги 7 хүүхэдтэй. Хэрвээ хүүхдэн болох юм бол нэлийн даардаг гоё тийм тоглог орчин сурахаар илүү хичээлдээ сайн болоод ч юм уу тийм хичээлдээ мэрэлттэй болох юм шиг санагддаг. Хаан банкны дэмжлэгтэйгээр багийн баг сургууль төслийн хүрээнд эхний ээлжинд Төв аймгийн Батцанбөр сумын Үдлэг багт, Сэлэн аймгийн Мандал сумын Тарин багт баг сургуулийн барилгын ажил үргэлжилж байна. Зовс аймгийн Давс сумын Боршоо бомтод энэ сарын 14-нд Ховд аймгийн Үнж сумын Хилийн заставд 15-нд шинээр баригдсан баг сургуулиуд нээлттэй юм а.